За цагдаагийн газраас мэдээлж байна. Тэгээд миний хэлэх гээд байгаа хамгийн гол зүйл бол ерөөсөө Монголд энэ цахимаар хүмүүсийг залилдаг гэмт хэрэгүүл бүр утгаа алдсан юм байна. Тэгээ би энэ Төв аймгийн цагдаагийн газар одоо ирсэн байж. Тэгээд яаж хүмүүсийг залилдیں۔ Юунд хүмүүс хууртж ингэ залилуулад байгаа юм бэ гэдэг талаар би бас цагдаагийн алба багчаас та бүхэнд яг ярилцлага сэрэмжлүүлэг мэдээ хүргэе. Авраг ирээ. Орж болох уу? За. Сая би нэг тодорхой зөвшөөрлөө авцсан. За сүүлийн үед бол ер нь бол Facebook дээр лайв зохион байгуулж суглаа тусгаал мэрэгдсэн карт ашиглан суглаа зохион байгуулж байна. Тэгээд мөн үнэт чулуу гэдээ бас суглаа зохион байгуулж энэ төрлөөр иргэдэг бол их залилж байна. Хамгийн сүүлийн үед нь бол энэ төрлийн гэмтрээ аявих бүртгэж байгаа. Өөр одоо тэр онлайн шаптай холбоотой бас нэг тийм залилангууд байдаг юм шиг байна тий. Тий. Бас мөн энэ онлайнаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд маань одоо зар тавиад тухайн зар доор нь иргэд дугаараа үлдэнгүүт залилэгч тухайн дугаар руу холбогдож онлайн шопын өмнөөс тухайн иргэдэг залилж байгаа тохиолдлуудс бүртгэж. Юу гэж залилах вэ жишээлбэл? Одоо дугаарлал ноцтол бараг хийж явуулах юм аа. Одоо ер нь бол тий. Одоо нэг юу зах тухайн зар тавьсан байлахад одоо энэ мөнгөө тухайн нэг бараа авлаа гэхэд за тухайн онлайн шопоос нэг холбогдож байна. Та энэ бараагаа авна. Бараагахын тулд бидний оноонд тавиад явуулна ингэдэг ч юм уу. Тэгээд урьдчилгааг нь аваад урьдчилгаа одоо та мөнгө төдөө шилжүүлнэ гэдэг гэж залилж байгаа. За иргэдэг одоо залилах хэмтгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд манай цагдаагийн газраас аймгийн бүх одоо аймгийн хэмжээнд бүх айл өрхүүдээр нэг хүрчлэлд орж одоо залилах хэмтгээр урьдчилан сэргийлэх талаар яриа зөвлөмж өгөөд тараах материалыг брошюрыг тарааж өгсөн боловч одоо иргэд маань одоо өөрсдийнхөө одоо болгоомжгүй байдаас ч юм уу аль эсвэл нөгөө амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн бодлосоо ингэ залилуулсан гэмтэр маш их байна.